Сайн байцгаана уу? Бодрия төвшин байна. Энэ удаагийн бичлэгтээ давтаа морил. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээрээ бүгдээрээ хэрвээ би 1-р курс болоод их сургууль шинээр элсэж орж байгаа л өөртөө яг ямар зүйлсийг илүү чухал вэ? Ямар зүйлсийг илүү анхаарах ёстой вэ гэдэг талаар 6 зүйлийн талаар бүгдээрээ өнөөдөр ярилцъя. За хамгийн хэдийгээрт гэх юм бол гадаад үзмж гэж байгаа. Яг ингээд 9 сарын 1-нд тэ ер нь сургуулийн орчинд ингээд хичээлдээ орж байгаа оюутнууд бүгд ингээд өөрөө өөрсдийнхоороо маш гоё тийм дигжин, чамин тэ хийзэр хувцалсан байгаа юм л да. Бараг л тэр сургуулийн орчин загварын шоу шиг болж байгаа юм тий. Тэмүүтэй зөвхөн нэг өдөр тэгээд байгаа мó гэхээр бас үгүй. Бүр яг ингээд жилийн турш яг тийж хувцлаад өөрсдөө анхаарал тавьчихж байгаа. Тэгээд зөвхөн охтууд биш яг хөвгүүд нь одоо ингээд бөөнөрөл яг ингээд нэг юм ажил хийдэг хүмүүс шиг ингээд одоо миний төсөөлөлтэй ажилчин хүмүүс шиг ингээд айгуу гой өөрсдөө анхаардаг одоо өөрсдөө гоё авч явдаг биеийн хилэмж гадаад үзэмж хувцалтандаа маш их анхаардаг байгаа. Тэнгүүт миний хувьд болохоор юу гэж боддог байсан бэ гэхээр заавал ингээд тэгж гоё хувцлах хэрэгтэй юу? Эсвэл зүгээр ингээд хичээлээ хийгээл явж байхад болох юм шүү те. Ер нь хүн өөрийнхөө хувцлал тэгэл өөрийнхөө амьдрж ивэл болох юм шүү гэж боддог байсан. Гэтэл яг ингээд энэ одоо гадаад үзмжиндээ анхаарах хэрэгтэй гэдгийг би баг 2 дугаар курсээ төгсөхдөө л ойлгосон. Яагаад вэ гэхээр одоо тухайн хүн гадаад үзмжиндээ анхаарад гоёж гоодоол те ингээ сайхан харагдаад байгаадаа гол нь биш. Нөгөө талаараа тухайн хүн маань яг одоо өөртөө тэгж анхаарад өөрийгөө бэлдэж хичээл сургалтад явснараа илүү их өөртөө ихтгэлтэй болоод одоо хичээлдээ оролцож байгаа байдал те урд гараад презентацийн тавьж байгаа одоо багш нартай хариулж байгаа байдал багш нартайгаа найзтайгаа нүүр тулаад уулзж байгаа байдалтай илүү өөртөө ихтгэлтэй болцсон тэр хэмжээгээрээ авж байгаа дүн ч гэсэн ингээд сайжраад явцдаг те. Тэг ингээд зүгээр л тосоо түрхэл тааралцсан хувцас өмсөөл гарч байгаа тэрэн дээр очиод ингээд сууж байгаа хүн яг өөрийгөө бэлдээд оюун санаагаараа болон бие махбодороо бэлдээд очиж байгаа хүн хоёрын үр дүн өөр байгаад байгаа юм байна гэдгийг би анзаараад тэг ер нь энэ дээрээ анхаарах хэрэгтэй байна гэж бодсон. Тэгэд бас өөр талаараа гэх юм бол чи ингээд 1-р курсээс эхлээд хувцландаа анхаарад тэг тодорхой хэмжээнд заавал ганган хийсэллүү тодорхой хэмжээнд байгаа зүйлсээ тохируулаад өмсөж чинь тий нүрээ хөнгөн бодож чинь үсээ янзлаад гарж ийна гэдэг маань сургууль руугаа явж ийна гэдэг маань одоо ирээдүйд ажлын талбар дээр гараад ажил хийхэд ч гэсэн хэрэгтэй тийм үү. Ямар орчинд яаж хувцлах тал дээр илүү суралцж байгаа гэсэн үг юм бэ лээ. Одоо шалгалтын нөхцөлд яаж хувцлах уу те олон нийтийн үйл ажиллагаан дээр яаж хувцлах уу. Одоо хүмүүстэй ингээд бичлж уулзахдаа яаж хувцлах уу ч юм уу те. Тиймэрхүү зүйлс дээр суралцж байгаа гэсэн үг юм бэ лээ. Тэгээд ингээд Орос оюутнууд бол бүр одоо энгийн өдрүүдээс гадна шалгалтын өдрүүдээрээ бүр илүү гоё хувцалж ингэж өөртөө итгэх итгэлээ нэмж ингэж байдаг. Тэгээд тэр нь бас өөрсдөд нь илүү ингээд нөлөөлдөг юм шиг санагдсан. Хувцландаа анхаарна гэдэг нь заавал ингээл чи костюм өмсөөл эсвэл одоо ингээл одоо хослол өмсөөл эсвэл офис плаж өмсөөл юбг өмсөөл тийх албагүй зүгээр яг өөрөөсөө хэмжээнд өөрөөсөө стилээр яг гоё анхаарад бусдад илүү нэг тийм өөрийнхөө өнцгийг харуулсан өөрийнхөө имижийг харуулсан байдлаар өөртөө итгэлээ нэмэхэд л хангалттай юм билээ. За 2 дугаарт нь гэх юм бол оюутан хүний хамгийн том асуудал нь суралцах юм билээ. Орон нутгаас Улаанбаатар дээр суралцж байгаа ч юм уу эсвэл одоо Монголоос гадаад руу ирж суралцж байгаа оюутнууд илүү тохирох зүйл юм болов уу гэж бодож байгаа. Яагаад гэх юм бол одоо шинэ гадаад ирээ суралцж яхад яг хил давхаас эхлүүлээл ингээл жижиг сажиг асуудлууд ерөөсө тасардгүй. Тэгэл яг одоо ирэх сургуулийн хаажууд ирчлээ гэж бодоход одоо сургуулийн байраа болно, эрүүл мэндийн даатгал тэ за нэмээд одоо жижиг сажиг хичээлийн бүртгэл хичээлийн одоо сонголт те за тэгээд дээрэс нь мөнгө төгрөгийн асуудал ээж болно хэрвээ хүнтэй өргөдөг бол одоо өргөж байгаа хүнтэй муудалцах ч юм уу эсвэл өргөж байгаа хүнээ санах тэр хүнтэйгээ уулзаж анхаарал сарних гэх мэт зүйлсүүд те ингээд жижиг сажиг маш олон зүйлсүүд байгаа. Тэг ингээл шинэ орчинд ирээл шинэ хүмүүстэй танилцаал ингээл ахуйн болон ингээд сэтгэл санааны олон зүйлсүүд байгаа хгүй юу. Тэнгүүд яг энэ болгоноос чиний яг сэтгэлээ зовоогоод яг ингээд стресстэй бүх зүйлээ анхаарлаа өгөх зүйл чинь ерөөсөө суралцах хичээл номоо одоо зохицуулах тухайн зүйлийг ойлгох тухайн зүйлийнхаа дүнг сайн гаргах ч юм уу тийм зүйл юм бэлээ. Тэрнээс биш одоо жижиг асуудлуудад л өөрсдөө шийдэгдээд одоо ингээд ямар ч гэсэн тодорхой хэмжээ цаг хугацаанд болохоор ингээд шийдэгдээд болоод бүтчих зүйл амьдрал ингээд агүй олон жижиг асуудлууд гарч болно. Гэтэ одоо хамгийн том асуудал үүсгэж болох зүйл нь чиний одоо сургуультай холбоотой асуудал гэсэн үг. Яагаад гэх юм бол одоо чи тэр сургуультаа төлбөрөө төлж сурдаг байж болно, тэтгэлэг авч сурдаг байж болно. Гэтэ одоо бусад бүх зүйлсээ
одоо бусад бүх зүйл нь болохгүй байсан ч гэсэн чиний сургууль ингээм амжилттай явж явах юм бол ямар ч сан чи тэр сургуулаа амжилттай төгсч чадна л гэсэн үг. Харин сургуулийн холбоотой хичээлийн холбоотой ямар нэгэн асуудал гарах юм бол одоо дахин шалгалт өгөх, хичээлээ хааж чадахгүй байх, завсарч ил авах гэх мэт асуудлууд гарах юм бол нөгөө хичээлийн төгсөх зүйл чинь сунаал ингээл том асуудлууд гарсаар л байх болно гэсэн үг. Тэгэхээр хамгийн гол асуудлаа хамгийн түрүүнд тавиад нэг priority гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр ингээд миний хувьд анханасаа ерөөсөө тийм priority сайн тавьж чадаагүй, ингээд бус зүйлсээ ингээд зохицуулах гад гүгээд байсан. Тэнгүүд яг гол зүйлдээ бас бүх нэрийг өгч чадаагүй. Тийм учраас би бол энийг бүр өөртөө одоо маш сайн захидаг зүйлсийн маань нэг байгаа. За 3 дугаарт нь гэх юм бол яг саяны минийхтэй одоо уялдаад яг сурах зорилгоо хичээлд орохоос өмнө тодорхойлох. Улиг болсон юм шиг сонсогдож байгаа хэрнээ ээж аваа бид нар загтаж штэ сайн сураараа, онд сураараа те гоё сайн мэрэгчлэн болоорой гэж загч байгаа. Тэнгүүд окей те тэгний болно бүтнэ гэж бодож байгаа ч гэсэн яг сурах зорилгоо тодорхойлоод сурна гэдэг нь яриа өөр зүйл болчихж байгаа юм л та. Одоо шинэ нэг семестр эхэллээ. Тэнгүүд яг тэр семестртээ одоо янз бүрийн зорилго орж болно те. Магадгүй нэгдүгээр курстаа орж байгаа үед одоо Оростой жишээ нь за биеийн сургуулиас яг улаан дипломтой төгснө гэж бодож байгаа л тэр үеинд одоо ямар нэгэн хичээл дээр 3 гарах тийм боломж байхгүй байхгүй. Тэгэхээр би бүх хичээлээ 3-гүй ханаа гэсэн зорилготой болчихж байгаа. Тэнгүүд тэр хүн 8 семестрийн туршдээ ингээд бүх хичээлээ 3-гүй хахын төлөө өдөр бүр хичээх болчихж байгаа. За тэнгүүд бүр энэс өөр зорилго авч болно. Одоо семестрээ биеийн семестрээ яг бүх хичээлээ ямар ч дахин шалгалт өгөхгүйгээр хаанаа гэж зорчих юм бол тэр хүн бас л ингээд тодорхой хэмжээнд хичээх болчихж байгаа. Сурталчилж байгаа хугацаанд голч дүнгээ маш сайн гаргана. Тэгжээж би дараагийн ажлын хэлбэр дээр илүү гоё өндөр албан тушаалд очиж ажиллах юм байна. Илүү одоо өөрөө хүсэж байгаа ажлаа хийх юм байна гэсэн зорилготой ч юм уу те. Яг нэг юм жижиг одоо семестр дээр ч юм уу, хагас семестр дээр ч юм уу зорилгоодыг тавьж ийж хүн илүү ухамсарлаад өдөр болгон тэрэндээ би хичээлээ шамдах ёстой, би хичээлээ тасалж болохгүй, би хичээлдээ бэлдэх ёстой, би хичээлдээ хичээлээсээ сатарч болохгүй гэсэн зүйлсүүдийг өөртөө их сануулад нөгөө нэг тавьсан нэг семестрийн зорилго, 2 семестрийн зорилгодоо илүү хүрдэг юм шиг санагдсан. Миний алдсан зүйл юу вэ гэхээр би яг ингээд за ямарчсан би сургуулийг төгснө гэж бодоод орсон. Тэнгүүт яг нөгөө нэг семестрийн зорилгодоо тавьж чадахгүй яг нөгөө нэг яг юунд ямар оюутан болох юм яг юунд хүрсэн оюутан болохоо сайн тодорхойлоогүй орсноос болоод ямар ч гэсэн эхний 1-2 дугаар курс бол зүгээр л яг ингээд орчиндөө дасах хичээлээ нэг яаж явдгийг ойлгох тэ системээ ойлгох дээр төвлөрсөн. Тэрнээс илүү айхтар оюутан бол бүр яг ингээд тэр бүгдийг эртнээс төлөвлөсөн. Тэгээд яг ямар одоо оюутан болох юм ямар ур чадвартай одоо хичээлийн арга барил маань ямар ах юм хизээ нь би 6 цэнгэлээ хөөх юм хизээ нь би хичээлийг хийх юм биеийн семестрийг ямар хичээл дээр илүү анхаарах юм ямар багш дээр илүү төвлөрөх юм гэдгээ бүр төлөвлөөд орох хэрэгтэй юм билэ. Тэнгүүд би яг энийг одоо баг 3 дугаар курсээс л илүү сайн ойлгож эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ зүйлсийг бүр 1-р курсээс ойлгоод авчвал чи чамд илүү ашигтай. 4-р нь гэх юм бол сонголтондоо үнэнч байх, сонголтоороо бахархаж амьдрах гэж байгаа. За тэгэхээр энэ юутай холбоотой вэ гэхээр их сургуультай холбоотой. Одоо их сургууль гэдэг бол яг 10 жилийн сургууль биш те. Ээж аав чинь зүгээр чамаа 6 нас хүрнгөө 7 нас хүрнгөөд ингээд хөтөлж аваачаад нэг сургуульд оруулчаагүй. Их сургууль гэдэг бол ерөөсөө л яг чиний өөрөө сонгоод, өөрөө судлаад, өөрөө аплайдаад, өөрөө хэлсэд орсон сургууль байгаа. Тэгэнгүүт тэр зүйлд нэг хүн хүчээр оролцсон юм шиг хандахгүйгээр яг 1-р курсээс эхлүүлээл багш нар тухайн сургууль ямар системтэй явагдгийг, ямар талаараа бос сургуулиас илүү давуу талтай байгаа. Энэ сургуулийг төгсснөөрөө чи яг ямар одоо сургуулийг төгссөн оюутан болох юм гэдэг зүйлээ ухамсарлаад гэдэг зүйлээ илүү сайн ойлгоод тэрнгээрээ бахархаж суралцах нь чамайг илүү амжилттай оюутан болгох юм байлээ. Тэгмүүд ингээд харж байхад төгссөн 10 жилээс илүү төгссөн их сургууль чи илүү чамайг тодорхойлж амьдрал илүү явж байгаа байхгүй. Тэнгүүд ингээд чи ямар сургууль төгссөн. Тэгээ ямар ингээд ихтэй боловсрол эзэмшсэн ингээд тэнгүүд би тэр сургуулийг төгссөн гэж болоо. Тэнгүүд яг тухайн төгссөн сургуулийг илүү сайн мэддэг. Яг ямар сургуулиас ямар боловсрол авснаа илүү сайн мэддэг, ойлгодог, түүнээрээ бахархдаг хүн ер нь хамгийн одоо гоё хамгийн кул харагддсан байлээ гэдгийг ойлгоод байгаа. Тэгэхээр яг суралцж байгаа сургуулаараа бахархдаг, суралцж байгаа сургуулийн систем ямар оюутан болж төгсөж байгаагаа суралцж байгаагаа
боожж байгаагаа илүү сайн ойлгодог байвал, бахархдаг байвал маш гоё юм билээ. Тэгээд Монголд байгаа оюутнууд ч гэсэн те муйс сэзис зүгээр нэг муйс үзис штэ гэхээс илүүтэйгээр яг сургуулийн чи үнцэн чамд өгч байгаа зүйл те чи яг ямар оюутан болж ямар одоо мэрэгчлэн болж гарч байгаа юм гэдгээр бүр бахархах хэмжээний тухайн сургуулиас судлаад тухайн сургуультай одоо гоё шимтэн суралцах нь чухал юм байна лээ. 5 дугаарт нь гэх юм бол өөртөө таарлаж байгаа ихэнх хүмүүстэй чадвал бүр бүх хүмүүстэй ийдэг бөгөөд нээлттэй харилцах гэж байгаа. Тэгэхээр ингээд яг 1-р курс болоод ингээд шинэ ангид ороод шинэ орчинд ороод байж байгууд яг чи ганцаараа бүх юм мэдэхгүй байгаа биш, бусад хүмүүс ч гэсэн мэдэхгүй байгаа юм шиг санагддаг. Одоо би мэдэхгүй байгаа ч гэсэн энэ хүмүүс ч гэсэн юугаа мэдэх втэ. Энэ хүмүүс ч гэсэн ямар туршлагагүй, энэ хүмүүс ч гэсэн юу ч мэдэхгүй байгаа гэсэн бодлоо айгүйх төрдөг. Тэнгүүд зарим тохиолдолд ингээд жоохон зарим нэгнтэй жоохон ам зөрөх ч юм уу, эсвэл ингээд зарим нэг нь үл томсрлох ч юм уу, эсвэл зарим нэгнтэй муудалцах ч юм уу. За билий бүр ингээд зарим нэгнтэй илдэг харьцаагүй тохиолдол ч юм уу те. Тиймэрхүү зүйлсүүд зөндөө гарч ирнэ. Тэнгүүд тэрэн дээр аль болох бүр баг ингээд найзуудаас гадна бүр багш нар ч байгаа те. Багш нар, өрөөний хамтрагч, ангийн хамтрагч, одоо байрны чиг комендант, за одоо бүх хүн байж болно. Бүх хүмүүст аль болох илдэг те нээлттэй харилцахыг хичээгээрэй. Яагаад гэх юм бол тэр хүмүүс дараа нь чиний амьдралд ямар нэгэн байдлаар гарч ирнэ. Ямар нэгэн байдлаас гадна тэр хүмүүс магадгүй анх чамтай уулзалтаа юу ч мдээгүй байсан ч дараа нь бүхнийг мэддэг болсон байдлаар бүхнийг туршлагацсан байдлаар чиний амьдралд гарч ирнэ. Тэр үед чи тэр хүнтэй нүүр нүрээ хараад ядаж харилцдаг байхын тулд энгийн яриа өнөөж чаддаг байхын тулд тэр хүмүүстэй илдэг харьцаарай. Маш гоё нээлттэй харилцдаг байгаасай гэж хүсэж байна. Тийм 6 дугаарт нь гэх юм бол яг өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх гэж байгаа. Тэгэхээр энэ над дээр ч гэсэн маш их анзаарч байгаа. Би анх 18 настайдаа бичлэг хийж эхэлжсэн. Тэр үед би оюутан болоог байсан. Тэгэнгүүт одоо би 21 настай одоо 3 жилийн дараа тийм энэ хугацаанд би яг тасралтгүй бичлэг хийгээгүй ч гэсэн тодорхой хэмжээнд ингээд үе үечлэн видеонд оруулаад явсан. Тэнгүүд яг өөрчлөлтүүд ингээд анзаарч байгаа тийм үү. Тэнгүүд сургуулаа төгсөж байгаа 23 настай ирээдүйн бодрыяч гэсэн одоогийн надаас өөр байх боломжтой. Тэнгүүд яг энэ их өөрчлөлтүүдийг чамд ч гэсэн тохиолдно. Чи ч гэсэн 10 жил байсансаа шал өөр хүн болно. Шал өөр зүйлийг сэтгэж эхэлнэ, өөр зүйлийг мэдэрч эхэлнэ, өөр зүйлийг ойлгож эхэлнэ. Тэнгүүд өөрийнхөө өөрчлөлтийг ч гэсэн хүлээн зөвшөөрөөд, бусдын өөрчлөлтийг ч гэсэн хүлээн зөвшөөрөөд бүгдийг нь яг нээлттэйгээр хүлээж аваарай. Бүр илүү их өөрчлөгдөөрэй. Өөрийнхөө сайн хэлбэр болохын төлөө өөрчлөлтгөөс битгий айгаарай гэж хүсэж байна. Тэгээд чи мэдээж тэр сонголтыг хийхдээ маш сайн бодсон, тэр өөрчлөлтийг хийхдээ маш сайн бодсон л бол тэр шийдсэн сонгосон зүйлдээ битгий эргэлзээрэй. Тэр өөрчлөлтөөсөө битгий айгаарай гэж хүсэж байна. Тэгээд өөртөө маш их гоё өөрчлөлтүүдийг хийгээрэй. Маш их өөрийнхөө сайн хэлбэр болцоогоорой гэж хүсэж байна. Тэгээд энэ удаагийн имжлэгтэйгээ хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Би ч гэсэн өөрийнхөө сайн хэлбэр болохын төлөө өдөр болгон хичээгээд өөрчлөлтүүдээсээ айхгүйгээр явж байгаадаа маш их баяртай байна. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Пока пока.